За мөн Украины ерөнхийлөгч Зеленский дайныг зөвхөн дипломат арга замаар хэлэлцээний ширээний арга шийдвэрлэх боломжтой гэж Бямгарт мэдгдсэнийг мөн Украин форум мэдээлж байна. Үндсэндээ Киев Оростой хийж байгаа хэлэлцээнд Оросын армийг Украины нутгаас бүрэн татсан нөхцөл энгийн гэрээ байгуулах боломжтой гэдэг байр суурь хадгалсан хэвээр байна. Өөрөөр хэлэх юм бол Орос Украины газар нутгийг бүрэн орхиж гарахаас хэлэлцээний үйл явц цаашид үргэлжлэх хэсэгт хамаарна гэсэн үг болж байна. Оросын ерөнхийлөгчийн туслах Мединский Белорусын телевизэд өгсөн ярилцлагаа энгийн хэлэлцээ мохортмол байдалд орсон нь Украины санаачлаг байсан. Москва дэд түвшний яриг хэлэлцээ хийхийг татгалзаагүй гол нь хоёр улсын төрийн тэргүүнээр уулзалтын нухацтай хандаж бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. За мөн гэрээний төслийг бэлэн болсон нөхцөлд уулзалт зохион байгуулах боломжтой гэдгийг мэдгджээ. Өөрөөр хэлэх юм бол Орос Украины төрийн тэргүүний хувьд энгийн гэрээ байгуулах эцсийн тохиролцоонд хүрч улмаар гэрээ хийх гарын үсэг зурах үеэр уулзалт бэлэн илүү болоод зохистой гэж байр суурийг тайлбарласныг РИА Новости онцолж байна. Украины ерөнхийлөгчийн туслах Михаил Подоляк Reuters агентлаг өгсөн ярилцлагада Киевийн Дайны талаарх байр суурь улам эвлэршгүй болж байна. За буулт хийх нь Украинд сөрөг үр дагавар авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлэх юм бол Киев Москватай Украины газар нутгийг чөлөөлөхтэй холбоотой ямар ч хэлэлцээ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэж байна. Оросын улбаны улс Украинд зэрэг оруулснаас хойш яг 3 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Афганистанд 9 жил үргэлжилсэн Дайны улмаас амир хүчсэн хүний тоотой тэнцүү хүний амнаас өргөдөжээ гэж Британий Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэнийг CNN онцолжээ. Энэ дайнд зөвлөлтийн талаас 15 мянган цэрэг амь өргөдсөн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг юм байна. За НАТО Украины Дайны улмаас зөвхөн 1 сарын дотор Оросын 15 мянган цэрэг амиа авсан тухай тооцсон мэдээллийг өнгөрсөн 3 дугаар сард хэлүүлж байжээ. Гэтэ одоогоор Орос Украины аль тал нь Дайны улмаас учирсан амь насны хохирлын тухай мэдээллийг албан ёсоор өгөөгүй байна. Үүний зэрэгцээ өнөөдөр Нэгдсэн улсын байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлж байгаагаар дэлхийн хэмжээнд дүрхслийн цаа анх удаа 100 сая давсан гэдэг мэдээллийг өгч байна. 2021 оны байдлаар энэ үзүүлэлт 90 сая өгч байсан бол Орос Украинд түрэмгийлснээс хойш дүрхслийн цаа огцсон өсгөлт нөлөөлжээ. Нэгдсэн улсын байгууллагын мэдээгээр Украины 8 сая гаруй иргэн дотооддоо дүрхсэн бол 6 сая иргэн хил дамнуу дүржээ.